За хэвлэлийнхэнтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Засгийн газар 2025 оны 10 дугаар сарын 15-ны ээлжид хуралдаанаа хийж дуусгалаа. Ингээд энэ хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлаа эхлүүлж байна. За 2026-аас 2030 онд одоо эх 5 жилийн хугацаанд улс орны хөгжүүлэх нэмсэн чиглэлүүд төлөвлөгөө өнөөдрийн засгийн хурлаар хэлэлцэж танилцлаа. За өчигдөр ерөнхий сайд төсвийн байнгын ороо болон эдийн засгийн байнгын ороо мөн төсвийн зарлахын дэд хорооны удирдлагуудтай мөн улсын хурлын энерги гишүүдээр зөвшөөрсөн төрийн зарим албан агч буюу эмч багш нар за мөн ахмадын тэтгэврийн хэрхэн нэмэгдэх талаар одоо саналаас олж зөвшөөрлөлт хүрсэн улмаар энэхүү одоо зарчмын одоо байр суурь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд орж танилцуулсан. За энэ хүрээнд өнөөдөр мөн засгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ. Ингээд эдгээр мэдээллийн талаар тавханд холбогдох сайднаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ингээд эхлээд тэргуун шадар сайтыг урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол Улсын үндсэн хууль, хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дагуу 10 дугаар сарын 31-ээс өмнө улсын хуралд Монгол Улсын эх 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг их хуралд өргөн мэдүүлэх хуультай. За энэ хүрээндээ засгийн газар байгуулагдсан цагаас хойш 100 хоногийн хугацаанд эх 5 жилийн үндсэн чиглэл дээр бас ажилласан. За өмнөх одоо 5 жилийн чиглэл бол 12 дугаар сарын одоо 31-ээр дуусгар болж байгаа. Ингээд 2026-аас 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанд оруулж тус тогтоолын төслийг их хуралд өргөн мэдүүлэхээр тогтож байна. За энэ 5 жилийн чиглэлд нийцүүлж жилийн төлөвлөгөө баталдаг. За энэ 5 жилийн үндсэн чиглэлд нийцүүлж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагддаг. Тэгэхээр 5 жилийн чиглэлдээ суурилсан төсөв төлөвлөлт, хяналт, мониторинг одоо үргэлжлэх ёстой. За энэ утгаараа 2026-аас 2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг бид 8 бүлэгтэйгээр одоо хийж гүйцэтгсэн. За өнгөрсөн хугацаанд энэхүү одоо 5 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд нийтдээ салбар бүрт нийт 14 хэлэлцүүлгийг өрнүүлсэн. 644 одоо бодит одоо саналуудыг хүлээж авсан. Мөн шинжилгээ ухааны академийн 6 баг чуулган, шинжилгээ ухааны академийн салбар 2 академи, шинжилгээ ухааны академийн их чуулганы хуралдаанаар мөн одоо энэ 5 жилийн үндсэн чиглэлийг бас зарчмын үед дэмжиж батлуулсан. Тэгэхээр өнгөрсөн 5 жилийн чиглэлээс гол зорилго ялгаа нь юу вэ гэхээр үр дүн зорилт хэмжих үзүүлэлтүүдийг хооронд нь уялдуулж ийн гэсэн. 5 жилийн үндсэн чиглэлийг дагалдуулаад хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг мөн одоо их хуралд өргөн мэдүүлдэг. Энэ хөрөнгө оруулалтын хөтөлбөр бол 30 тэрбумаас дээш өртөгтэй нийт одоо төслүүдийг тухайн салбарын үр дүнтэй харьцуулж иж одоо их хуралд өргөн мэдүүлдэг ийм хуультай. За ингээд энэхүү 8 бүлэг бол нэгт хүний хөгжил, 2 хөдөлмөр ба орлого, за 3 соёл, 4 нийгмийн сайн сайхан, 5 эдийн засаг, байгаль орчин, засаглал, дижитал шилжилт, бүсийн хөгжил, өрсөлдөх чадвар гэсэн энэ 8 бүлэгт бол энэ 5 жилийн чиглэлийг ангилж байгаа. За тэгэхээр бид нийтдээ нэг 10 үндэсний үзүүлэлт буюу олон улсын одоо индексүүд, олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр шалгуур үзүүлэлтүүдэд уялдуулсан. Хүний хөгжлийн индексээр хэдэн байр 5 жилийн дараа урагшлах уу? За эдийн засгийн эрхчлөөний индексээр манай улс хэдэн байр урагшлах уу? За бусад одоо индексүүдээр хэдэн байр урагшлах вэ гэдгийг нь шууд одоо тодорхой хэмжүүртэйгээр тавьж өгсөн. Ингээд үүнийг дагалдуулаад 34 салбарын үр дүнг мөн одоо салбар бүр дээр тавьж байгаа. За 34 салбарын үр дүнд хэрэгжүүлэх чиглэлээр 40 төсвийн ерөнхийлөн захирагчийн одоо үзүүлэлтүүдийг үр дүнгуудыг бас тавьж байгаа. Ингээд нийт 34 салбарын үр дүн 10 үндэсний одоо үр дүн. За ингээд мөн 200 гаруй хөтөлбөрүүд ингээд хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хоорондоо бүгд уялдаж байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн эрхчлөөний индексээр эхний 60 байранд одоо орноо дэлхийн улсуудтай 5 жилийн дараа. Гэвэл жил болгоноор 2026 онд хэдэн байраар урагшлах юм, 2027 онд хэдэн байраар урагшлах юм бэ гэдгийг шалгуур үзүүлэлтүүд дээр бичээд энэ үзүүлэлтүүдийг хангахад тус яам
төсвийн ерөнхийлөн захирагч ямар үр дүн гаргах юм бэ? Ямар хуулийг батлах юм? За жишээ нь одоо эдийн засгийн хэрэгжүүлээний индексийг урагшлуулахын тулд хувийн одоо хэвшил бизнесийн орчин хэрхэн сайжруулах юм бэ гэдэг дээр яам болгон дээр үүргэжүүлж яана гэсэн үг. Ингээд эх жилээс бол бид нэр индикаторууд нь тодорхой учраас хангалтгүй гэдэг байдлаар яамдуудын ажлыг хэмжиж танаа яам энэ нэг хувиар үр дүн үзүүлсэн үү үгүй юу гэж. Тэрнээс үйл ажиллагааг нь үнэлдгээс ийхүү одоо татгалзаж байна гэсэн үг. За ингээд энэ 5 жилийн үндсэн чиглэлийг бид нар захин платформ хөгжүүлээд иргэдийн саналыг их хурлын хилцүүлгийн үеэр авч эхэлнэ. За ингээд мөн эх жилээс бол төсвийг одоо нэг орон зай өгөгдөл төр суурлаад тус одоо газар сургууль хэрэгтэй юу, цэцэрлэг хэрэгтэй юу гэдгийг өгөгдөл төр суурлаад тооцоож болдог болсонтой адилхан 5 жилийн үндсэн чиглэлд нийцж байгаа хэсэг, за жилийн төлөвлөгөө нь уялдж байгаа хэсэг, тухайн салбар, тухайн ажлыг ахиулсан хэсэгтээ шууд үнэлгээг нь одоо системээр автоматар өгөөд явдаг болохоор эх жилээс бол нөгөө ингээд нэг олон тайлан мэдээлэл бэлтгээд за одоо нэг форум арга хэмжээ хийснийг ингээд хавсаргаад энэ бол манай ажлын үр дүн гэж ингэж үнэлүүлдэг байдал бол зогсно. Тэгээ эх жилээс бол бид нар заавал байнгын оронд ороод одоо тайлангийн тавихтаа за одоо энэ ажлуудын талаар дэлгэрэнгүй яриад байхдаа биш тус одоо яам тус одоо шалгуур үзүүлэлтэд хангасан хэсэгтэр хангалттай хангалтгүй тэр байр ахиулсан уу, хуваар нэмэгдүүлсэн үү, эсвэл ирэмбэн урагшилсан уу гэдэг байдлаар хэмжинэ. Тэгэхээр өнөөдрөөс энэ засгийн газрын хурлаар албагдсан төслийг бол бид нар олон нийтэд нээлттэй тавиад шалгуур үзүүлэлтүүд жил болгоноор нь яам болгоны үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн та бүхэн одоо шууд харж үүн дээр үнэлт өгөх болцоотой болж байгаа. Ингээд эх 5 жилийн чиглэл бол хэмжиж болохгүй үр дүнтэй тодорхой цаг хугацаатай яг бодит индикаторуудыг тавьсан шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр одоо боловсруулж дууссан гэдгийг хэлье. За баярлалаа.